Бидний тоглолтыг хүндэн ярьж энэхүү тагим саатамарж байгаа. Үзэгч та бүхэндээ оройн амгалан айлтгаж чинь болгоон сойрох нь. Баярлалаа. Машуургийн маск продакшны уран бүтээж бүхэн үзэгч та бүхэнтэйгээ бодол юугаа солилцдог. Филитон хэмээх үзүүлбэрийг анх Монголын хашуурлагт хийж нэвтрүүлсэн. Одоо 7 дугаар нь ингээд та бүхэнд төлөвлөх гэж байна. Сайн байцгаана үзэгчдээ. Ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Уучлаарай, хоцроо тарин таныг зогсохлоор чинь л орч гэж байна. Яа, өөрийгөө танилцуулж галзуу юм шиг ямар амар юм чи. Уучлаарай. Сайн байцгаана сая хэлсэн шүү дээ. Энэ орой мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр би Филитон үзүүлбэрээ Мөксөө хаахтайгаа хөтлж байгаадаа маш их баяртай байна. Би бол маск продакшны залуу жүжигчин Хатан зоригийн цас чихэр байна. Баярлалаа. Чамаач цасаа гэдэг байсан бүтэн нэр чинь цас чихэр юм уу? Тийм шүү дээ, цас чихэр шүү дээ. Сони өгөөтэй нэр юм тий? Тийм. Цас мөртөө чихэр байх тийх үү тий? Аавлаг гэсэн шүү дээ. Нэртэйг нь мөсөн чихэр гэчихгүй тий. Яах вэ? Хэдэн сар төрсөн юм? Өвд 12. Бас тэгвэл аргагүй юм байна. Аав ч одоо чиний нэрийг өгөх гээд цонхон дээр зогсож ирсэн гадаа сайхан цас будраад орж иж хүүдээ хэн гэж нэр хайрлах вэ гэл тавхтай чихэрнээс нэгийг аваад цас чихэргээ өгсөн юм шүү. За арай үгүй баха. Өөр юм бодгсон байлгүй дээ. Тоглосон. Тэр баг багт намайг юу энэ нэрээр дуудахгүй шүү дээ. Наадах чинь холбод дуудахд хэцүү юм байна. Харин янз бүрээр дуудана шүү дээ. Жишээ нь одоо тэгэл өгөөж чихэр, талах чихэр, модон чихэр, элсэн чихэр, чороо, бороо гэл. Тэгэхээр бие биенийгээ ер нь бүтэн нэрээр нь дууд чившчихъя. Тэгж. Тэгэхээр урдны Филитон үзүүлбэр дээр үзэгчдээ бид нар цэцэрлэгт олгож байгаа хүүхдийн хүмүүжил бүсгүй хүний тухай олон зүйлийг та бүхэндээ дурж ирсэн. Өнөөдөр энэ нийгэмд ярихгүй болохгүй болоод байгаа нэг сэдэв байгаа. Тэр бол энэ бол гар утас буюу сошиал. Сошиал ертөнц. Энэ талаар бүгдээр ярилцъя гэж бодсон юм аа. Яг зөв. Монголын цахилгаан холбооны үүсэл гэвэл бид нар нэлээд дээрээс ярих хэрэгтэй байх гэж. За. Яаж байгаа бол энэ юун хүү яваад өнгөрч байна? Цахилгаан холбооны үүсэл явж байна. Холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг холбоочин өвгөн гэж байсан шүү дээ. За. Энэ хүнд хүмүүсийг хооронд нь захаа занаагаар холбож өгч уулзуулдаг байлаа. Мессеж үйлчлэг юм биш те? Захидал Мессеж гэдэг юм л да одоо бол. Захаа. За таныхаар бол яхаа. Тэгэхээр нэг гой зүйл байгаа юм л да. Одоо жишээ нь захаа бичээд энэ өвгөнд дайгаад явуулна шүү дээ. За. Тэгээ хариугаа хүлээнэ гэдэг бол гिचнээ сайхан гайхалтай зүйл байсан. Хүлээн ихлээр одоо хэр удах вэ? Одоо дэгстүүлэл ярууд нэг 2 сарын хугацаа орох байх. 2 сараа. Тий. За 2 сар гэдэг чинь 60 хоног шүү дээ. 60 хоног чинь 1440 цаг, 86400 минут, 5,184,000. Юун сүлхий боддөг юм дэ наа чи. Тэгээд нөгөө талаар бол бас нэг юм байгаа. 2 сарын өмнө бичсэн захааны хариу 2 сарын дараа ирж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр одоо хариугаа уншиж хагаад би ер нь юу гэж бичлээ гэж бодох жишээ нь. Ийм урт хугацаа зарцуулдаг байсан. Тэгэхээр үзэгчдээ энэ дээр бид нэг жижиг үзүүлбэр бэлтгэсэн юм бүгдээрээ үзчихэд дараад нь эргээд уулзцгаая. За тэгээ хамтаа үзье. За ийшээ. Ястаа нэг тэнийг юм боллоо. Ямар ч адилхан нэртэй. Норлохоо норжмоо хоёрын захиаг солиод норлохоо цэцэг хэмхнүүдүүл ингээ алтдаг ш. Ийж хэмх тэнэг бай. За одоо доржоо даржоо хоёрын захиаг сольчихгүй бол өстой. Дорж. Юурч явсан зүггүй хана ич ба. Энэ үжсэн мэт лээ. Ийм л тэнэг хүндээ би. Тэгтэл хоёрыг уулзуулж холыг ойртуулна гэдэг. Холбооч хүний бахархмаар мэрэгчлээ. Дээгийгөө! Шүрмс цаамаа. Дээгийгөө! Сайн байна уу дээгийгөө? Сайн байна. Ямар удаж ирдэг Харин тийм ээ. Ямар удаан Харин тийм ээ. Дээгийгөө! Хайр тонгор чулуун цэцэгт миний захиаг хүргэж өгөөрэй. Хайр тонгор чулуун цэцэгт чинь чиний энэ захиаг хүргэж өгнө. Ой та яг өмсөж. Нэр тийш тий. Чулуун цэцгийг би жаргаанаа. Чич ухаантай залгаа юм аа. Би ухаантай биш ээ. Ингийн хүн. Та тэнэг байхгүй юу? Баяртай дээгийгөө. Тэгэж баахан дал мөрлөө балбаж тэнэг мэнгээр дууч яваад гэж. За юм чи захааг нэргэж. Дээгийгөө. Та миний энэ захиаг чавхлан дүргээд өгч. Би чиний энэ захиаг чавхлан дүргээд өгч. Тэг. Ой. Миний дүүгийн нэрийг хин гэдэг лээ. Таны дүүг нь үү?
Би юу асуу юу энэ юу хариулж ба. Нэрш би тэнийх ч юм уу. За энэ захагийн чулуун цэцэгт авч тагчна. Нүдний хозорт зэрэгэлсэн. Хүшигээ манартай байна уу? Толгой эргээд штэ. Энийхэ болио амар хэцүү байна. Хүш. Тэгвэл зүгээр хахаар хоёлаа дарваатал уйлах юм уу? Бас л гоё штэ. Хөөе. Дарваатлаа уйлснаас ярцаатлаа инээс нь дээр штэ. Инэхээ. Хөөе насаар хэмшиг ой шүү. Энийхэ болио энэ. Ой. Энэ хоёр мэдрэл мод хэмжээд согтуу юм уу, солиотой юм уу? Үе. Ямар харагдчихэ? Муухай. Та хоёр яг ингэж харагдаж байгаа шүү дээ. Тийм үү? Тий. Ингэж яхаа одоо бол мэдв. Юу? Ингэж хамаагүй инээхэ болоо. Болох уу? Тэгээ ягаав. Болчихсон. Би яг эхлэж ирэх шүү. Ингэж айлгуудж яхаар захиагаа унш. Яатай юу? Захирээ юу? Гэлаг. Жижиг энийг чи ойлоо. Ой. За. Энийг чамд өгөөрэй гэсэн. Баярлалаа. Зүгээрээ минийхөө. Энийг чамд Баярлалаа дэлгэргөө. баг долгоно. Ашгаа. Уншээ. Намайг авах. Захагийн сэлчээ. Минийхөө. Ой, минийхөө. Минийхөө. Ой, нэтрэл бота. Захагийн чи сэлчээ. Уучлаарай. Яста баларсан боллоо. Энийг юм чинь. Энэ хэсэг дээр хамгийн амар нөгөө шүү. Юу гэнэ? Энэ хараач амилсан богч итгэр ад тэтгэрийг хүүхэн минь ээ. Харва. Чи хүний зовлон цадах болоогүй юу? Хараа чи хүний жаргалд гахах болоогүй гэж юу? Эхлэл сум дээрээс та бүхэндээ шууд дамжуулж байна. Энэ хүн бол Пүрүү Доо гэж одоо Монгол хэсэг мэддэхгүй юм хүн. Манай засаг дарга болсон. Манай сумын үеийн засаг дарга нар энэ шиг юм амт ерөөсөө байгаагүй. Оюунлаг продакшн Дилиш ТV үзүүлж байна. Эхлэл сум байгуулагдсны одоо 100 жилийн энэ жил тохиох юм сайхан
Мөнгөч байна, ойртож байна. Юугээд байгаа бэ? Тийм мөнгө байхгүй шүү дээ. Одоо 100 жилийг тэгээ хандвар хийх юм уу? Тийм чи ч одоо яалч 100 жилтэй. Энэ чигээр байх юм бол 7 сарын 1-нд гэдэг шиг юм болж байна. Ард ирээд юу босч мэдхээр болж. Харин өөр юу лээ? Тэг шогаа. Мөнгө? Танд бол гаргаж өгч болно. Ажилтнаа чи энэний тархинд бараг түрээсгүй оршиж шүү аа. Та бүхэн хаартай байшинд амьдарч хаалттай жорсонд хүндрэх болно гэдгийг би амлаж байна. Энэ одоо юу гэнэ үү? Ихээгээ хотогтгүй жална гэнэ үү? Найруулагч Отгон Баяр. Та буруу ойлгоод байна дарга. Би юу? Сабацано! Вуу! Энэ засаг дарга наана. Би байна. Та юу? Яа, өнөөх асуудал юу болсон бэ? Юу яа л да танаад төвлөж идэггүй. Юу яриад байгаа юм? Яхаар манаа төвдөө шээ. Та ч анх сонгуульд гарахтаа би танаа гэрүүдийн гишүүн болдог гэсэн үстэй. Би ч магадгүй хоёр талд ажиллана гэж мэдсэнгүй. Манай сумын 100 жил. Инээдмэн кино. Дидиш Univision Look TV-гээр. За нэг иймэрхүү маягтай хоорондоо холбоо сүлбэ барьдаг байсан байгаа. Боддог байж. Тэгээ одоо орчин цагтуулыг амруулсан байна шүү дээ. За. Сайн бинаа дин сайн бина гэж болоо. Биеийнхээ царайг харах шаардлага байхгүй, хүлээх шаардлага байхгүй тийм ээ. Тийм шүү дээ. Тэгээ энэ бол одоо техник технологийн хурд юм да. Өө тэгэлгүй яах вэ? Тий. За энэний дараагаар бол Монгол цахилгаан холбоо нэлээд эрчимтэй хөгжөөд аймаг алгасаад, сум алгасаад, хот руу ингээ хоорондоо холбоо яриад бариад ярьдаг болсон. Оо за calling үйлчлэл хийж байгаа юм шүү дээ. Ямар юм аа? Calling Юу гэсэн үг? мэдхгүй байна л да. Би яг одоо үеийн залуучуудын хэллэгээр ярьж байна л да. За. Уучлаарай хаа. Гэхдээ ер нь бас хоёулаа нэгэд үүсэл хөгжлийн талаар ярьж байгаа юм чинь би нэг юм асуух гэсэн юм л да. За. Тэр нөгөө нэг Sora Canada System Please Content Editor гэдэг нэрзээ үүссэн болоо. Ямар юм аа? Sora Canada System Please Content Editor гэдэг нэрзээ үүссэн болоо гэж аахгүй. Тэгж байгаа үүссэн баха. За. Тэг би сайн чиний яриад байгааг ойлгохгүй. За. Тэгэхээр энэ аймаг болгон дээр, сум болгон дээр энэ шуудан холбоо гэж байгуулагдсан. За. За хүмүүс ийш тийш ярихын тулд тэр ганц цугладаг газар нь болсон гэж хэлж байна. Нэг цэг дээр юм биш. Тэгээ нэг ийм бүхээгт ороод ярина. За. За энэ дотор ярьж байгаа яриа бол энэ хүлээгээ сууж байгаа бүх усууд сайхан сонсогдно. Тэгэхээр юм байна чи. Тэ тэрийг мэдхгүйгээр 77 мулчаагаа тоож шүгнэ. Нэг ийм явдал болсон гэдэг байгаа юу. Нэг хүү цэргээс оргосч. За тэгэл аавтайгаа яриад байгаа хот руу. Ааваа хүн цэргээс оргоцсон гэж орилдоод байж. Тэгээс комендантны сууж байгаа барьявсан байгаа байхгүй юу. Таарч тээ. Тэгэхээр үзэгчдээ энэ сэдв дээр бид нэг жижиг үзүүлбэр бэлтгэлээ. Энийг бүгдээрээ хамт сонирхъя гэж бодож байна. Дараад нь эргээд уулзцгаая. За тэгээ хамтаа үзцгээе. За тэгээ эхнэр маань Улаанбаатар хот руу техникумд явцсан. Би нэг ганц хүүгээ хараад хэдэн адуу малтагаа ноцолдоо нөгөө гадаа гарч ир. Дотор орж эм болно гэдэг л болж байна да. Тэгэл хиний янаагүй те хөө манай хүн бас яваад өгсөн хүү мэн аавыгаа санаад байна гэд. Аргагүй яа. Энэ их буянтай газар юм аа. Хоёрыг ойртуулж хосыг учруулах юм да. Хилээд юугүй хилээд ихгүй. 10 жилийн охинтойгоо хавьд уулзаагүй тэгээд энд таардаг юм байжээ. Энд л одоо хүмүүстэй харилцаж байна шүү дээ. Хүн өөрчлөгднөөч. 10 жилд байхдаа нэг нусаа газартаа наасан юм байсан. Яасан ч гоё болцсон хүүдивэ. Яасан ч гоё үстэй болцсон хүүдивэ. Үс нь омбоож томбоогоод энэ тэр өөрөө гэрэлтэж барьж энэ тэр гоё байна оо гоё байна гоё. Яасан 10 жилд чинь араас чинь гүгээд байхад аваад суух нь яасан. Миний үс таалагдаа юу чамд? Оо сайхан. Гоё байгаа биз? Тийм байна. Тийм гоё дотор нь молконы лааз байгаа юм л та. Йоо бидний хуурдаг хүүдивэ энэ ч өхөө. Тэгэлгүй яах вэ? Тэр юун хүүхэд вэ? Миний хүү штэ том болсон байгаа. Оо жилтэйхэн том хүү болсон. Сайн миний хүү. Тэр одоо юу вэ? Энэ одооны энэ залуучуудын өмсгөл зүйлнэр их сонирн болж байна те.
одоо мод өөхөө. Мэдхгүй. Нөгөө нэг яраа, ямбо, сүмбэ, гороо гэдэг шиг л юм байна. Хүүхээ. Наадах чинь одоо мод уу? Мод штэ ойлгохгүй юм уу? Хүй. Мод штэ. Мод штэ. Эргүүцэн төлөг гэдэг шиг хаашаач юм дээ. Яг зөв. Улаанбаатар руу ярих хүн бүхээг рүү ороорой. За би их нартайгаа ярих нь байна шүү. За амжилт хүсье. За муу цэрмаага их сансан юмсан. За бошоо яриараа 5 минутын хугацаа байна шүү. Сайн уу? Хүшээ сайн уу? Сайн юу вэ? Байна уу? Байна. За цэрмаа миний хань. Хичээл ном сайн уу? За болж. Хандаа санаа зовох юм байхгүй. Хүү битээр алцахгүй байгаа тий. Хэдэн малынхаа ноос ноодорыг тушаагаад хүүгийнхээ хичээл ном бүгдийг бэлдсэн миний ханаа. Аваад дөрөв яван байна. Хүн шиг яван байна. Тийм байна. Яах гэсэн юм бэ? Хүү бит хоёрт юм аваад яах юм бэ? Өөрийгөө гойж гоод наад ус толгоондоо лаац маац хий миний ханаа. Заатар яах юм чи? Над чигд ургуулалтай чи. Миний санаа хөө. Чамаг зөндөө их санаад байна. Хурдан ирээ. За, хүүтэйгээ ярих юм уу? За. Жижигай минийх үү? Цэрэн, хүү минийх үү? За, ижитийгээ яар. Сасан сэтгэлийнхээ цангааг тайл. За тэгэл хол байгаа хүний сэтгэл санаа зовоогоод уйлж унжаал баяглаатай явчих зүгээр. За юу гэж таа. За бошоо яриараа минийх 2 минутын хугацаа байгаа шүү. Муу цэрмаа минь. Үгсэндээ дарваад юм болооч. Яах юм бэ? За. Бано. Ээжүү. Хүн байна. Та сайн уу? Би сайн. Аав юу хвэ? Хар усаа уугаад байж л байна. Ээжээ, аав нөгөө таны үлдээс хэдэм аль чинь талын нархин тавьж угаад талаар нь мөрий толгод алдцоо. Хой. За ээжээ. Хүн энэ жил сургууль сурна гэж худлаа юм байна уу? Энэ улаан тамираа аав хоёр сүн түшээ заавалгаа. Хей. Бомб өнөр ямар амар шогширж байна эднээс чи хой. За одоо болно. Ичээ. Юу вэ? Гүн нөгөө ургуулсан ус чи юу болов? За яадгийн хүн болгон зүгээд исэн. Өөр адууны дийлэр хийсэн юм чинь. Лаац хийх юу бол унахгүй шүү дээ. Дут. За. Яр минийхөө. За ээжээ. Нэрээ сонноос манад нэг их 90 очин байсан чинь одоо бүр 90 болсон шүү дээ. Хай. Хий. Энэ үү? Тий. Гэхдээ яг бай нэг хотоос нэг дүү маань хаяа эргэж тойрдгийн хүү үетэй эрийг. Дүү чинь юм уу? Тий. Буруугаар ойлгох гэж штэ чи. Манай хамаатан садан биш ээ. Би огт танихгүй юм байлээ. Яа. Шогширцгоо. Баярлаа. Бадан дилсүүлч унлаа. За ээжээ. Тэгэд энэ их чих аймхаа юм аа. Орой уулгаа айгаад байна гэд аавын өрд нь орж унтаад хэ. За одоо болно. Болоогүй. Дуусахгүй. Цаг нь болцсон. Болоогүй би сунгацсан. Зөв биттэй. Зөв. Яр минийхөө сонсээ. Чагинжин чалч. Яар гинэ ээж. Та хайр дээж минь. Хурд ирж ийн 90 нөхрөө хямганд нь оруулахгүй болохоо байлаа шүү. Та хизээ ирэх юм? 3 сарын дараа юу вэ? Яаж болдгийг? Цэрмаа! Хурдан ирээ! Энэ ард түмний хэлж байгааг сонсож байна уу? Хурд ир. Маргааш очиё. Яашгүй. За ээж. Баяртай ээж. Баяртай. Яасан ч чанга сонсогддог хүүдивэ. Яасан ч хүртэй хүүдивэ. Ямар азар чамтай суучаагүй юм бэ?
Сайн хүү. Аавыгаа яста дөрөвтэй авч яваа хүндээ алуу баяр хүрэх. За баяр хүргэе, баяр хүргэе. Аяа байгуулсан юм шиг юундаа зогсоод байгаа юм. Ёй! За аваа гинэ хөө. Урд ороод яв. За Өгөөч. за улаан дарцгаа. Үгүй энэ хүүхдүүд нэрээ эцэг ихэд цусгүй алсан шүү аа. Хой. Сүхбаатарлуу ярин Би гээстэй. чи нөхөртөө Ашгүй нөгөө шуурган намцсан гинэ. Бошоо ороо яриад. Бэз бодоо тий. Үгүй юуг нь баддыг чи хэрүүл хийгээл хэлсэн биз дээ. Яасан бэ? Миний хөө чи яг автагаа юу ярих гээд байна? Яг юуны тухай ярих гээд байна? За наадах шуурчигээ. Шуурах чинь гэр бүлийн шуурга болох нь хөөе. Үгүй хүүе. Ээж. Би автаа готов ахын талаар ярих байсан юм бидүү. Минийхөө нааша орж байгаа тухай ярьчих л та. Харим ийм сайхан ховыг нэрээ алдах гэж нэрээ. Та нар ороо яриач. Үгүй. Амар юм бэ. Үгүй ярьчих л та хөөе. Үгүй би хаанасаа ямар ховж сонсох юм бэ хөөе. За энэ дараагаар бол цахилгаан холбоо на фэйсбүүк болж байгаа. Одоо Тайзан дээр байна. хэлэхгүй хэсэг би тагаа явж ирсэн чи гараад ирсэн юм шүү дээ. Гэхдээ чи одоо цаг наргүй энэ фэйсбүүкд ингээ холбогдох юм. Нанаас ирнэ юу ойлгож байна? Уучлаарай. Энийг ингээд өдөржингөө хэрэглээд явахлаар би юу ойлгож байна гэж юу? Энийг өдөржингөө хэрэглээд явахлаар чахаа ингэдэг байхгүй юу? Цэнгийн нүрдэн дуусчих гэдэг байхгүй юу? Тэгвэл уул нь зөөврийн цэнэглэжтэй бол өдөржин шүнжиг хэрэглээд явах юм байл гэж би ойлгож байгаа шүү дээ. Тэг ийм л зүйл ойлгож байна уу? Тэглээ. За тэгвэл өөр юм ярий. За яна уучлаарай. Тоглосон юм яалаа гэж. За тийм байлгүй дээ. Наадах нэг жоохон цаг нартаа хэрэглэхгүй тийм ээ. Хэцүү байна тийм ээ. Өөр мэдлэг орчод байх. Одоо энэ орчин цагт бол хүн утас барьж явах биш утас хүнийг дагуулж явдаг юм шүү дээ. Яач. Хар нүд хуудтаал уцаа залгаал босгож ирээл асаагаад тэгэл ингээд. Яаж байгаа юм? Би сэрлээ. Тэрний сэрэхгүй ирнэ хин хамаатай юм бэ? Тийм ээ. Би ийм тавчиг өмсдөг байхгүй юу? Энэ орноос босч байгаа байхгүй юу? Энэ манай онцлогны өрөө. Одоо коридор руу гарыг. Энэ жам явж гэн. За ингээд 0 руу оръё. Энэ доторхыг арай үзүүлэхгүй юм л да. За. Ер нь бол энэс бусдыг бүгдийг нь үзүүлж байна. Энэс бол нэг сөрөг мэдээлэл гарсан би сая уншижсэн чинь. За. Гэр бүлийнхэн гадаад явж амрах болж гинэ. За. Тэгээд нэг хүүхдэн зураг онгоцны буудлын дээр даруулж илтээ. Манай гэр бүл 7 хоног гадаад явж амарлаа. Шар. Реклам. Ямар нэгэн реклам байгаа. Энийг харсан нэг хулгайч гэртэн 6 хоног тайван байж байгаагаар авсан байгаа байхгүй юу? Тэг юм биш тэ нэрээ. Тэгээ энэс гадна хараа хувь хүний гэр бүлийн нэг эрхэм нууц гэж нэг зүйл байна шүү дээ. Одоо энэ баг алдагдаж байна гэж хэлж болно. Магадгүй. Тийм ээ. Тэгэхээр үзэгчтэй орчин цагт нэгэн гэр бүл амралтын өдрөө хэрхэн өнгөрөөж байгаа талаар нэг үзүүлбэр илтгэсэн энийг бүгдээр хамт сонирхъё. За хамтдаа үзье. Сайхан амарсан аваа. Сага юу вэ? Байж л. Хичээл сургал нь гайгүй үсттэй. Авээ. Яавалч тээ. Аваад энийг үзсэн үү? Юу юм? Би тань руу шеэрлэж. За сайхан амарцгаа уу? Сайхан. Өглөөний хоолнд шарсан тахиа. Яасан сайхан юм биш. Хоёрт шарсан тахиадаг юм биш үү? Тийм байна. За амралтын өдөр нэг сайхан хоолтчих даа. Байж. Зургийг авах. За алуу тэр халбас ирэмэр чаана уу? Надад хоод. Уучлаарай. Энэ зөвхөн селфийн зөрөөсөө хиймэл байхгүй юу? Энэ хараач хиймэл. Горцсон уу? Тэг юу идэх юм бэ вэ? Өчигдрийнхэн цовын дээр цайгаад идэхгүй юу? Чи хонсоо олоо идлэгээ фэйсбүүкээр тавиулаа энэ чи эвгүй юм шүү дээ. Эвгүй шүү дээ. Эвгүй. Хойд селфи идэх аваа. За. Арай өргөн үрд байгаа юм шүү. Жог дээрээс авда. Дүүгээс ирээ гэж. Миний дөө ширээрээ. За, фэйсбүүкээр сайн сайхан юу байна? Дүүгээс ирээ. Гэрдээ миний дөө ширээрээ. За дүү чи 2 3 цаг уцаар явах юм. Энд ярьд юм хэлээч. Би чамруу эргээд ярья. Манай гэрийн хайр нуурлаад байд юм аа.
Баярлалаа. Харьяа. Манайхаа. Харсан уу? Чи 2 3 цаг яриад хинтээ ярьдээ. Мэдгүй дугаар андуурчиж гинэ. Аваа энэ амьдралын гол дүр хөөрхөө охин боц. За. Энийг найз охиноо болгочвол яаж гинэ? Ээж харсан уу? Юу вэ? Сайн хараа чи охин ч юм байна штэ. Үгүй чи тийм биш чи яасан өөр гарч вэ? Таньсангүй шүү дээ. Аадаг. За боллоо манайхаа. Би өнөөдөр ерөөсөө хичээл явахгүй. Би юу ч ууж идэхгүй. Надад амьдрах хүсэл алга заа юу? Яач вэ? Миний фэйсбүүкийн найз нөхрөөсөө салцсан байна. Ээж аавас. Орооч үгснэгээд айлгсан яваад идэв. Мэдгүй харсан ч гоо онгоолгоод өгчлөө. сайн байцгаана уу. Тийм бэ. Дүүд минь. Хүүш аав. Хөөцөө сайн явж ир. Юу вэ? Юу ээ? Сайн байцгаана уу. Зураг ав. Тэги. За, нашаар. Тэгээс ах. Одоо би. Энэгэрээ. За одоо би. Та нар зүгээр үү? Ишаа. Зээ. Яа, аав ирлигээ хийчи те. Маа минийхөө. Ваа. Өвөө тэмээ авчирч чи. Төг гин. Монгол алдсан зодгүй юу? Наад чи хонь. Хонь юу? Манай хөө хоньны гулууз махыг тэмээ гинэ ки. Хүй хана. Аавыг ингээ маха бариад яг орж ирж байгаа нь бичлэг хийлээ гоё шүү. Наач гоё бичлэг. Ажи миний хөт бичлэг хийгээд. За тийм ээ өвөө. Аав гарч та. Дуутахаар ороод ирэнэ. Авснаа. За явсан. Ораарэ. Аава. Яагаад байгаа юм бэ та нар чи? Хамбур лав минь. Таныг ямар их санаваа. Үсэч. Арта мурги. Ау. Өвгөн борол аав минь. Миний хүүхдүүд эмнэлэг бараадсан дээр баха. Хүрээд ирвүү бас. Явдал учир юу? Нас ч галтцаас орчих гээд байна. Жогоор. Тийштэй. Би энэ таныг ямар их санаваа. Ингээд хүрээд ирд юм бэ чи. Үсэж. Хайртай. Аавда хайртай. Аав ирдээ. Ажигдоо. Гой. Натаа ич. Та нар зүгээр үү хүүхдүүд ээ? Ажи юу надад. За. Аав нь чамайг дуртай юм болохоор нэг шар юм аваад ирлээ. Оо, бүтэн тарвгаа. Тийм ээ. Ийм боломж олдохгүй шүү дээ. Ховрын юм биш. Буу аваад зураг авах яасан. Миний хөө. Наасаа буу аваад ир. За. Ваа, тарвга авч ирсэн бөө. Гоё, энэ гоё. Энэ гоё зураг болно. Энэс. За явна. Яа. За. Оо, гоё. Оо, амчин шиг. Хүчтэй. Өшөө. За. Мондаг. За миний хүүхдүүдийн ажил бийсүүд нь сайн уу? Сайн уу? За. Санийхаа зургийг надад руу шеэрлээрэй за. Бүр нэгэн дууган шээхийн эднэр чинь. Аав нь ирчээд байж. Ирчээ сууж. Нутгийн 90 жил гээд нутгийн одоо хөгшчүүдийг отод суугаад гэсэн юм байхаа. Тэгээд аав нь танаад ирчээд байж. Ээж нь сайн уу гэж юу? Сайн. Хэд хоноо хариулаад байж л байна. Өвдгнийх нь нүдээр жоохон гатхаас алдгүй юм уу ижиж. Мал сайн уу гэж юу? Сая зодон бараг бүгдийг алдан гаалаад. Иргэд нэг зунаас л гайгүй боллоо. Темирхүү сонтой. Яач вэ? Чауста. Ах минь. Хорвоо надад юунд ийм хатуу ханд. Ах минь юу болов? Оо таарэ юу? Оо тэгдээ. Wi-Fi тасарчлаа. Яг тийм аригч юмтай суудъя. 3G байна уу? Байхгүй. Ой, интернет байхгүй шүү. Харин Тийм. Так. Бүх юм дуусаас үрээ.
Аава! Яагаад байгаа юм бэ чи? Жизэрсэн баава. Ирээд 20 минут боллоо штэ чи. Тийм аа суугаач аав ирсэн биз дээ. Тийм биш дээ. За, ээж би гайгүй юу? Би хариулсан штэ. Юу гэж? Яг тийм чи дэ хондоо яваад өвдөгнийх нь нүдээр гатгаад байж л байна гэсэн штэ. Оо цаац. Мал сайн уу яаж ийн гайгүй юу? Хариулсан штэ. Яг сая хавар зоднд баг бүгдийг алдан. Эргээд зунаас гайгүй боллоо гэж хэлсэн штэ. Юундаа суугаад байгаа цаймаа хийж өгөөч. Оо тий. Аава, ирс мэрс юм бол хэлээч ээ. За одоо хэлжээ яа. Тий? Хаад. Миний хүүхдүүдийг имдэг бараацсан дээр баха. Санаа зовхон байхгүй. Сайн байна уу? Сайн байна. Ажлаа эцгээж байна. Бид нар зүгээр. Ямар ч сайхан байна. цагдаа ирчлээ. Зэамэр гэрээ. Сайхан амарцгааж ийн үү? Сайхан. Сайхан юм шиг байна. За яга 20 таан хийгээд байна. Хэн? Өөрөө. Би анх сонирхдаггүй л дээ. Тэгээ ягаад тэр фэйсбүүк дээр нэг гартаа буурсан нэг гартаа нэг том тавраг барьсан гэж зураг авчихсан байна. Юу барьцаа? Тавраг. Таарваг гэж хүүхэн. Тэгээ ягаавэ тэр тавраг чи 20 таан. Хин дэрийг агнасан. Би агнаг үлдээ. Тий. Тэг яагд. Үгүй манай өвөө авчирсан юм аха. Оо гогш анжгаа. За нэр юм. Шарва. За шавра. Тавраг алсан тул таныг барьвчлана. Шарва. Тэгээ ягаавэ шавраг тавраг алсан тул барьвчлах хэрэгтэй байна. Бас аха ганц зэргийн бас байж болно ш. Харин тийм ээ. Та нар яах Таач гэсэн бас аюул бол дуртал байгаад. Болцгоо бол хууль гэдэг чи эргэдэг шиг үлжлээ ш. Хэнийг ч үгүй ялгаад. Настай хүн байж тэн чи нэг удаа Мас хамаа бэ. Бам бам. Сүгэн бэ таас. Бам бам. Яасан? Wi-Fi ирсэн. Үе, вай бай юм уу? Тийштэй. Үгүй ахта код нэгээд өгөөч. За тийгий. Өш, ийм юм аа. Энэ миний мөрдөж байгаа анхны хэрэг. Тэгээд би аавтай чинь зураг авахгүй фэйсбүүк дээр тавьчих. Наачста гой зураг болох юм байна шүү дээ. Тэгэж шүү. Аа, барьчлуул та. Бас. Нааш. Бас өдөр. Эй. За гавлуулах гэж юм шиг гараа урагш наа. За. За. Өө өдөр. Нулмстай. Хөш бичлэг хийж байгаа юм шүү. Тийм л да. Амар бичлэг үсэнаш. Наа. За, бичлэг над руу тааглаарай. Тэг аваа гарч та. За. Чи миний хүйлдэн зам хүн биз дээ. Хүм гарч аваа гарч. Андуураагүй л байна даа. Янцтай. Гой бичлэг. Аснаа үзье. Хали хараа. Жаавгаа явж шүү. Тагтаа. Хөөй. Хөөй. Хаваа. Өнөөдөр манай гэрийнхэн бүүн баяр хөөр алив тэр эзэд хаан байна. Бан. За, яа. Өвөг яста гоё баримтлаа явсан ш цаа. Яасан бэ? Мэдгүй ингэсэн юм байна заа юу. Нэг том биетэй хулган алдчихээ. Тэр нь хориотой юм баха. За энэ үзүүлбэр таалагдсан гэдэг би итгэлтэй байна. Тэгэхээр эндээс чи ялангуяа сайн юм ойлгож явах хэрэгтэй. Оо ойлголоо энэ чинь ойлгомжтой байна шүү дээ. Иймнээс ойлгохгүй бол энэ чинь алдс болно шүү дээ. Энэ чинь би өөрийгөө ойлгож гин гэж бодож байна. Хурдан ойлгодог, ер нь би ойлгоцсон байх уу? За ашиггүй дээ. Яг энэ үзүүлбэрээс чи жишээ нь юу ойлгов? Энийгээ үзэгчд хэлвэл ойлгомжтой байна шүү дээ. Энэ чинь тарвгатай зураг авахулж болохгүй юм байна шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. ийм л зүйл ойлгож байна уу? Тэглээ. За би ер нь чамтай яриа боллоо. За. Тэгээд бас би нэрэнд бас нэг зүйлийг ойлгож авлаа. Би ийм олон үзэгчтэйгээ селфи зураг татуулж ердөөс үзээгүй юм байлээ. Тэгэхээр бүгдээрээ сайхан селфи нэ. Тэгээ орой бүгдээрээ миний фэйсбүүкээс ороод өөрийгөө тааглаа шеэрлээд авчаарай. За манайхаа имостой сайхан орлоод гаруул өөргөө да. Яг гоё шүү манайхаа бүгдээр гоё авахулна шүү. Баярлалаа бүгдэнд. Энэгээр ягаад ингэж дэмжиж байгаа юм? Энэ үнтэй зураг авал яг гэдэг хэрэг. Ийм болцсон байгаа байхгүй бид нэр өөрөө мэдлгүй. Зураг дарлаа шивгээр хаана гэдэг. Энэ хайгаа явц. Би зүгээр энэ юм ярьж байна. Одоо өөрийнхөө зургийг дараад энэ интернет ертөнцид өдөрт 3 удаа байршуулах юм бол энэ бол дон тусж байгаа юм хэллээ гэж мэдээ гарцсан байна. Дон юм уу? Дон гэж байна. Би ч бүр дон цаашаа юм биш үү? Өдөр чинь би баг 30-40-ыг авч тавьдیں шүү дээ ингээ. Яа. Чи чинь бүр дондог дон юм байна шүү дээ. Би ирүүл яхаа. Наад нөгөө ээлжигний чихэнд усын эсэн сэгсэрн налт эсэн сэгсэр гэдэгтэй адилхан зүйл боллоо доо. Наадах чи өстой гоё юу шүү. Фэйсбүүкт урандаа байдаг юм. Манайхаа ээлжигний чих рүү хамаагүй юм хийж болохгүй юм байна шүү. За энэ залуу маань бидний ярьсан сэдвээс ер нь юу ч ойлгосонгүй. Үзэгч та бүхэн баг цаг зүйл анзаарч авсан байхаа гэж би найдаж байна.
Энэ гар утас гэдэг бол бидний хэрэглээ штэ. Бид нар цаад зорилгын зүгээр энэгээр холбоо барих хэрэгтэй. Одоо энэ ухаалаг утас гэжийг ямар ч орлогогүй оюутнууд 10 жилийн хүүхдүүд аавынхаа төсвийн байгууллагын цалингийн ер нь 3-аас 4 сарын цалингаар худалдаж аваад энэ интернет очинд өөрсдийгөө бүх мэдүүлээд үүнээс болж галзуугийн эмнэлэг тусгай тасаг нэгдээд бидний ирээдүй тийшээ хөвөрж байна. Бид ийм л зүйл дээр эмзэглэсэн. Тэгээд бид нар хэрэглэх ёстой зүйлийнхаа боолн болчиход байгаа юм биш үзээ гэсэн ийм анзаарга үүссэн учраас үзэгч та бүхэндээ энэ хүү зүйлбэрээ толилуулаа. Авахын аваад гээхийн гээчээрээ анхаарал хандуулсан баярлалаа.